За сайн уу манайхан Crime Story сувагт эргээ тавтай мөрөл та манай сувгийг анх удаа сонсч байгаа бол энэ сувг маань болсон явдал болон бодит гин тэргийн талаар ярьдаг, ярилцдаг юм сувг байгаа. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад 2хан жилийн өмнө буюу 2024 онд үлдэгдээд 2026 оны 2 сард бүр мөсөн шийдэгдсэн нэгэн гин тэргийн талаар та хэдийгээр чөөр бэлтгэсэн байгаа. За ингээд хэрэглүүгөө орцгоё. 2024 оны 11 сарын 3-ны өглөө цагдаагийн газарт өмнөх өдөр нь хулгайд алдагдсан гэсэн бүртгэлтэй машин хөдөлгөөнд оролцож байна гэсэн дуудлага ирснээр хэд хэдэн цагдаагийн машин тухайн хулгайлагдсан машин байгаа газар бөөндөө очиж бүслэн авдаг. Цагдаа нар машинаасаа буугаад тухайн хулгайд алдсан гих машинд хэн байгааг харахад 27 настай мэргэжлийн Америк хөл бөмбөгийн тамирчин Isaiah Thomas гих залуу байдаг. Цагдаа нар тухайн машин дээр очиод за сайн байна уу? Энэ машин одоо хулгайлагдсан гэсэн дуудлага биднэрт бол ирсэн юм аа. Энэ хэний машин бэ гэд шууд асуухад Isaiah бол нэлээд масуурсан байдалтай дуурч ядаад миний машин гэж хэлдэг. Цагдаа хариуд нь бол тийм үү чиний машин бол үнэхээр уучлаарай. Гэхдээ чиний нэр дээр яг энэ машин бол одоогоор бол бүртгүүлгүй байна. Нэмээд бидэнд хулгайлагдсан гэсэн дуудлага өчигдөр ирсэн учраас бид нар чамайг шалгаж байна. Чамд одоо үзүүлэлт харуулах ямар нэгэн бичиг баримт байна уу гэсэн чи Isaiah за гэд машиныхаа хажуудлын суудал, урд тайрцаг энтрээ худлаа бахан ухаад байдаг. Тэгээ цагдаа нар нэлийн олон замраагүй зүйл байсан учраас дунд нь буу ч юм уу ямар нэгэн мессеж магадгүй гэж бодоод за Isaiah чи зүгээр буугаад ирээ гэд Isaiah-г бол машинаас нь буулгадаг. Цагдаа нар Isaiah-г буулгасныхаа дараа шууд гавлаад чамд ямар нэгэн зэвсэг байгаа юу гэж асуухад Isaiah миний цамцны баруун гар талын халаасанд нь хутаг байгаа гэж хэлээ. Цагдаа нар хутгийг нь аваад түүнийг машиндаа ол кавсан чигээр нь суулгадаг. Isaiah-г машинд суулгасныхаа дараа хоёр цагдаа хоорондоо бол ярилцдаг. Тэгээд нэг нь болохоор би түүнийг өгнөл таньнаа. Түүнтэй хамт ахлах сургуульд явдаг байсан. Тэгээ маш сайн хөлбөмбөг бүх тоглодог. Алдартай, мундаг сурдаг хүүхэд байсан. Юу болсон бол яагаад ингэж одоо сонин харагдаад байгаа юм болоо гэд хоорондоо ярилцдаг. Тэгээд Isaiah шалгахаар ирсэн нэг цагдаа нь болохоор хамтдаа ахлах сургууль сурч исэн юм билээ. Тэгэхээр юу нь бол өмнө нь Isaiah бол нэлийн алдартай тийм мэргэжлийн Америк хөлбөмбөг тоглодог тамирчин хүүхэд байсан байгаа. За тэгээд энэ одоо бүхий л зүйл болж байгаа хугацаанд бол Isaiah бол нэлийн мансуурлын байдалтай анхаарал нь сайн төвлөрөхгүй юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа юм шиг харагддаг. Тэгээ цагдаа нар энээс нь болоод яагаад ингэж аашлаад байгаа юм болоо эсвэл энэ зүгээр хар тамхи хэтрүүлээд хэрэгжилчихсэн юм байна гэж хоорондоо бол бас ярилцдаг. Цагдаа нар Isaiah-г машиндаа суулгасныхаа дараа тэр дорн гэр бүлийнх нь мэдээллийг аваад Isaiah-гийн 47 настай ээж Casey Thomas-тэй холбогддог. За тэгээ цагдаа нар холбогдоод ээж нь мөн үү ийм зүйл боллоо. Энэ унж байгаа машин нь танай хүүгийн чинь машин мөн үү гэд асуусан чинь наад машин чинь бол манай хүүгийн машин бол биш. Гэхдээ манай хүү болон өвөө Ричард хоёрын дундаа ундаг машин мүү. Манай хүү хулгайлаагүй. Өвөөгөөсөө асуугаад дандаа ундагаа. Манай хүү угаасаа өвөөтэйгээ хамт амьдардаг гэж мэдээллийг бол цагдаа нарт өгдөг. Ахлах сургуульд хамт явж исэн гэсэн нөгөө цагдаа нь Isaiah үнэхээр л сонир санагдаад байсан учраас ээжээс нь шууд асуусан. Тэгээд Isaiah-гийн би энэ зүгээр үү ийм хүүхэд өгн байгаагүй маа. Өнөөдөр нэг л сонирн байх шиг байна гэсэн чи ээж нь зүгээр манай уул зүгээр гин цагдаа нар зогсоогоод машин хулгайлсан энэ дэр гайхсан байхаа л гэж хэлдэг. Цагдаа нар Isaiah-г машины эзэн Ричардын ач хүү гэдгийг нь баримтжуулж түүнийг машин хулгайлаагүй гэр бүл дундаа ойлголцоогүй юм байна гэж үзээд уучлалт гуйгаад тухайн үед бол Isaiah-г суул тавьж явуулдаг. Isaiah-г суул тавьж явуулснаас хойш 2 цагийн дараа 911-т нэгэн дуудлага ирсэн нь Kelly гэх эмэгтэй байсан. За тэгээ тухайн эмэгтэй бол дуудлаганда 75 настай аав маань алуу болчихлоо. Түүнийг Richard гэдэг юм аа. Тэгээ хамгийн сүүлд аавыг минь өчигдөр ач хүү нь харсан байна. Түүнээс хойш холбогдоогүй байна гэж дуудлага өгдөг. Тэгээд энэ алга болсон эрэгтэй бол Isaiah-гийн хамт амьдардаг гэдээсэн нөгөө өвөө нэсэн байгаа. Цагдаа нар дуудлага авсан даруйда Isaiah-гийн өвөөтэйгээ хамт амьдардаг гих нөгөө хаяг дээр нь нэртэл Richard-ийн 3 охин нь нөхрүүдтэйгээ ирчихсэн бөөндөө санаа зовоод аавыгаа хайгаад зогсож идэг. Тэгээ мэдээж гэрт нь бас Isaiah-ч бас хамт байсан. Тэгээ цагдаа нар ирээд хамгийн сүүлд өвөөтэйгээ хамт байсан Isaiah-гаас хамгийн түрүүнд мэдүүлэг авсан. Тэгээ хамгийн сүүлд чи өвөөгөө хизээ харсан бэ гэсэн чи Isaiah би баасан гаргийн орой
өвөөгөө одоо байшингийнхаа урд нэг хүнтэй ярьж ирснийг нь бол харсан. Тэгж би санаж байна. Би харчаад нэг юм бодоогүй шууд гэртээ орсон. Тэрнээс хойш би өвөөгөө нэг ч хараагүй гэж цагтаа нарт хэлдэг. Алуу болсон гээд байгаа энэ Ричард нь болохоор 75 настай ч гэсэн нэлийн ануухан хүн байдаг. Тэгээ өөрөө хувьдаа жижигхэн мотоциклийн дэлгүүр хүртэл ажилуулдаг. Маш хөдөлгөөнтэй хүн байдаг. Тэгээ хэдий ганцаараа ээж тийшээ явах бүрэн чадвартай ч гэсэн гэртээ утас, төрөвч, машин гэд бүх юмаа үлдээгээд 5 дахь оройноос хойш бүтэн сэний өдөр хүртэл алуу болно гэдэг бол гэрийнхэнд нь бол үнэхээр л сэжиг төрүүлэм санаа зовмоор бол байсан. Ричардын хүүхдүүд нь юу н аавыгаа алга болсон тарцсангуу өөр сэтгэл хөдлөл цагтаа нарт бол харуулдаг. Тэгээ дуудлага өгсөн том охин нь бол үнэхээр л сандарч аавдаа санаа зовж байгаа нь харагддаг бол Айзея болон ээж нь тийм ч одоо сандарсан байдалтай бол харагддаггүй. Цагтаа нар мэдүүлэг авч байгаа хооронд Айзеягийн аав нэрдэг. Тэгээ аав нэрээд хэрвээ Ричард гэртээ өрн байхгүй бол дандаа мотоциклийнхаа дэлгүүр дээр л байдгаа. Бисээ ирэх замдаа дэлгүүрээр нь харсан чинь дэлгүүрийнх нь арт нь хизээч одоо өмнө нь харагдаж байгаагүй тийм юм булсан бололтой нэг тийм одоо шороо ингээ босчихсон байна. Та хэд тэгэхээр тэр дэлгүүр дээр нь очиод үзье. Бисээ ингээ шууд сэжигтэй санагдсан болохоор та хэд энд байна гэсэн болохоор би ингээ хүрээд ирлээ гэд аав нь бол хэлдэг. За тэгээ цагдаа нар бол ямар ч тач бүх хүмүүсээс мэдүүлэг авцсан. За тэгээ та нарын яриад байгаа тэр Ричардын ажилуулдаг их дэлгүүр дээр нь ямар ч тач очиод үзье. Би хаягийг нь мэдэхгүй болохоор миний урд гараад явах уу гэд Айзеягийн ааваар нь заалгаад гэрийнхэн зарим гишүүдтэй хамт очихоор бол тохирдог. Цагдаа нар нөгөө хэлээд байсан дэлгүүр дээр нь очих гээд араас нь зарим гэр бүлийнх нь гишүүдний араас нь очихоор машиндаа сууж ахт нь Айзеягийн ээж нь гинт ирээд цагдаа нарын чихэнд яг одоо буугаад манай хүүг гавлаад машиндаа суулгачгаа гэдэг. Тэгээ цагдаа нар бол гайхаад бид нар одоогоор юу ч мдээгүй байна. Тийм зүйл болохгүй гэж цаашаа шууд яваад өгдөг. Цагдаа нарт бол нэлээд сэжигтэй санагдсан. Тэгээ гинт л өөрийнхөө хүүг гавлаад баривчил гэж хэлсэнд нь бол үнэхээр гайхсан. Тэгээ Айзеяг ямар нэгэн зүйл хийсэн гэж ээж нь бол сэжиглсэн байна. Эсвэл ямар нэгэн зүйл мэдж ийна гэж цагдаа нар бол тухайн үед бол ботсон байгаа. За ингээд Айзеягийн ээжтэй юм хумаараа цагдаа нар араас нь нөгөө дэлгүүрт нь очиход аль хэдийн нэг гэр бүлийн нэлээд эдэн гишүүд нь ирчихсэн байсан. Тэгээ цагдаа нарыг ирэхэд нөгөө Айзеягийн аавын яриад исэн юм болчихсон юм шиг байна гэдээсэн юмыг нь охин нь аль хэдийн ухаа зогсож идэг. Тухайн булсан гэдээсэн зүйл нэлийн гүйхэн байсан учраас жоохон гараараа ухахад л шууд одоо юу босноо нь бол харагдахаар байсан. За тэгээд нөгөө охин нь бол ухаж жагаад нэг ууттай зүйлийг нээж үзээд шууд хоошоо олоод уйлж орилж эхэлдэг. Нөгөө дөнгөж ирсэн цагдаа нь бүр гайхаад за бүгдээрээ ямар тааж холдоо гэж орилоод нэмэлт хүч дурддаг. Тэгээ харамсалтай нь охиных нь харсан тэр ууттай зүйл дотор аавынх нь толгой байж таарсан. Өөрийнх нь ажилуулдаг дэлгүүрийнх нь ард гүйхээ нь ухаад цогцыг нь хийгээд толгоон дээгүүр нь гэлгуурууд уулчихсан байсан. Тэгээ охин нь тэр гэлгууруудыг нь задалж үзээд аавыгаа шууд таньсан байгаа. За ингээд тэнд ирсэн хүмүүс бол бүгдээрээ шоконд орсон. За тэгэл бүгдээрээ нэг л зүйл хэлж ирсэн нь би мэдээд байсан юм аа. Хэн хийснийг нь би мэдэж байна. Энэ бол Айзея л гэд одоо бүгдээрээ орилоод цагдаа нарт хэлсээр байдаг. Цагдаа нарын хувьд бол Ричардыг алчгаад энд авчирсан уу? Эсвэл энд нь алсан уу? Ер нь ийм аимшигтай гэмт хэргийг 75 настай энэ хөгшин хүнд одоо хэн одоо хийх боломжтой вэ? Яагаад бас энэ бүх гэр бүлийн гишүүд нь Айзеяг алсан, Айзеяг өвөөгөө алсан гэд баттгээд байгааг. За нэмээд Айзеягийн ээж нь яагаад Ричардын цогцож олдоогүй байхад хүүгээ одоо гавлаад байр гэд байсныг гэд үнэхээр л олон асуулттай бол нүүр тулсан. Цагдаа нарын хамгийн түрүүн шалгаж үзсэн зүйл бол мэдээж нөгөө мотоциклийнх нь дэлгүүр байсан. За тэгээ дэлгүүрт нь ороод шалгаад үзэхэд наана дэлгүүртээ цаашаа ингээд дамжаад явах юм бол нойлын өрөө амрах хэсэг энтертэй тийм том ер нь бол тийм агуулах юм байлээ. Тэгээ цагдаа нар угаалгын өрөөг нь ороод үзэхэд нэлээд сайн цэвэрлсэн маягтай нэмээд шүршүүрийг нь бас саяхан ашигласан юм уу гэмээр ус нь хатаагүй байсан. За тэгээ дэлгүүрийн бусад хэсгийг нь шалгаад үзэхэд алуурчин Ричардыг энд алсан гэх ямар ч одоо уул мөр байхгүй нэмээд ямар ч тийм эмх замбраагүй болсон зүйл бол нэгч байхгүй байсан. Ричардын цогцос олсон дайруу цагдаа нар буцаж гэрт нь очиж Айзеяг баривчлагаар очсон. Тэгээд Айзея харин цухтаагүй зүгээр л гэртээ юу ч хийхгүй бэжсэн. Тэгээ өөрийнх нь хүүг сэжгэлж байгаа учраас Айзеягийн аав нь ч бас тухайн гэмтэргийн газраас холдоод бас гэртээ хүү дээрээ ирсэн. Цагдаа нар Айзеяг гавлж байгаа хооронд аав нь яаран ирээд Айзея чи үнэхээр энийг хийсэн юм уу? Нүдрөө минь харж байгаад хэлгээд
ойрлсон. Тэгээ Азия өөдөөс нь бол ямар ч сэтгэл хөдлөлгүй юу хэлнэ гэж яагаад тань руу харах юм энэ төр гээд ер нь л харахад бол эрүүл ухаанаар сэтгэхгүй байгаа нь бол харагддаг. Азиягийн аав нь тэгээ чи бол миний том хүү надад хэлээ би чамд итгэнэ үннээ хэл гээд зөндөө хэлсэн ч гэсэн Азия юу ч хэлээгүй цагдаагийн машинд суусан. Тэгээ аав нь хэрвээ би хийгээгүй гэд нэг л хэлсэн бол чадах бүхний хийхээр харагдчихсэн ч гэсэн харамсалтай нь Азия бол юу ч хэлээгүүд үнэхээр сэтгэл дундуур байгаа нь бол харагддаг аав нь. Ричардийн мотоциклийн дэлгүүр хийсэн цагдаа нар юу ч олоогүй учраас дараагийн шалгах газар бол мэдээж Ричардийн байшин байсан. Тэгээ цагдаа нар байшинд нэвтрэгтүүдэд л маш хүчтэй тэм цэвэрлэгээний бодис үнэрсэн. Тэгээ байшингийн тавилга, ширээ, сандал гэд бүх зүйлийг маш сайн цэвэрлсэн байгаа нь бол илт байсан. За тэгээ цагдаа нарын дахин бас нэг олсон зүйл нь байшин бүхэлд нь сайн шалгаж агаад арын хаалган дээр хатсан цус байгааг нь бол бас цагдаа нар бол олж чаддаг. За энэ хооронд бол цагдаагийн газарт ирсэн Азиягийн хувьд бол цагдаа нартаа бүр ямар ч хамтарч ажиллахыг хүсэхгүй байгаа нь бол илт харагддаг. Тэг надад өмгөөлөгч хэрэгтэй. Би юу ч ярихгүй л гэдэг. Азиягийн өмсөжсэн хувцснуудыг нь тайлуулж авахдаа цагдаа нар Азиягийн өмсөжсэн цагаан өнгийн кэд дээр нь цус болоод тэр нь хатчихсан байгааг нь мөн олсон. За тэгээ бүх хувцас сунрыг нь бол нотлох баримт болгож шүүх шинжилгээгээр бол явуулсан. Ричардийн цогцос олцсноос 12 цагийн дараа Ричардийн хамгийн ойрын хүмүүсээс нь мэдүүлэг нэг нэгээр нь авч эхэлсэн. За мэдүүлэг өгсөн хамгийн ихний хүн бол Азиягийн аав Энтони байсан. Ричардыг алуулахаас 7 хоногийн өмнө Азия Ричардийн том охин буюу ээжийнхээ эгчтэй хэрэлцсэн билээ. Тэгээ аавынхаа хажууд. Тэгээ Ричард хэрэлдэхдээ бол бас л харт амиг хэргэлжсэн. Хажуудаа бүр юм уут дүүрэн харт амиг тавьчихсан. Тэгээ тэр их зүгээ хутга бариад уйлаад уурлаад намайг чамайг алхаас өмнө эндээс зайл гээд одоо орилж исэн. Тэгэд яг энэ үед нь бол Азиягийн аав нь орж ирээд бүр нилээн гайхаад Азия чи галзуурч хоёр яагаад ингэж ажиллаад байгаа юм энэ төрөд хүүгээ чатгаараа болиулах гэж бол оролцсон. За тэгээ хүүгээд бүр сүултээ дийлэхгүй болохоор Азиягийн аав нь бол цагдаа дуудаж тэр өдөр бол цагдаа нар гэрт нь ирсэн юм байлээ. Цагдаа нарыг гэрт нь ирэхэд Азия харьцангуй тайвширсан байсан ч гэсэн уйлаад хэцүү байгаа нь бол харагддаг. Ямар нэгэн одоо гаднаасаа бэртэл гэмтэл байхгүй ч гэсэн дотроо бол маш хэцүү байгаа нь бол шууд харагддаг. Тэгээд ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй шууд гавлуулаад цагдаа нартай бол хэсэг ярилцдаг. Азия тэгээд дотор бодогдож байгаа бүх зүйлээ цагдаа нарт ярьж эхэлсэн. Тэгээд надад хэцүү байна. Би маш олон зүйлийг туулж байгаа. Би маш сайн хүн байсан. Би хизээч юм муу залуу байгаагүй. Би маш сайн залуу байсан. Гэхдээ хинч намайг ойлгохгүй байна гэд ингээ уйлаад хэцүү байгаа нь бол харагддаг. За тэгээ энэ хүртэл ингээд харахад Азия хизээч юу нэрүүл хүн шиг энгийнээр сэтгэж байгаа харагддггүй. Маш их сэтгэл готролтой нэмээд сэтгэл зүйн асуудалтайгаа нүүр тулах гэж хичээж байгаа нь бол харагддаг. Цагдаа нар тухайн үедээ Азиятай ярилцаад тэгээ нэлээд тайвшраад гайгүй болцсон. Дахиж ийм элдвээ ааш гарахгүй гэсэн учраас түүний гавыг нь тайлаад гэрт нь тухайн өдөр бол бас дахиад үлдээгээд явсан. За тэгээ Азиягийн аавтай одоо хийсэн мэдээлэл рүүгээ буцаад орё. Тэгээ аав нь бол цагдаа нарт хүү маань бол маш сайн тамирчин хүүхэд байсан. Гэтэ хөл бөмбөгөө тоглож байгаад толгоонд хүн гимтэл авснаасаа хойш сайн тоглохоо болсон. Тэгээ тэр одоо сэтгэл гутралаасаа болоод харт амиг хэрглэж эхэлсэн. Тэгээд энэ хоёр бол түүнийг ингэж одоо сонь аашлагт нь бол хүргэсэн гол хоёр хүчин зүйлээ гэж аав нь хэлдэг. Цагдаа нарын дараагийн мэдүүлэг авсан хүн бол аавынхаа цогцыг олсон охин нь байсан. Тэгээ мэдүүлэг өгч байгаа охиныг нь бол Ким гэдэг. Тэгээ охин нь бол шууд л Азияг сэжгэлж байна. Тэр угаасаа маш хэцүү баштай. Бид нарыг алан тална гэж байнга сүрдүүлж исэн. Түүнд буу хутаг гэд одоо бүгдээрээ ингэж байнга харьманд нь явж идэх гэж цагдаа нарт бол хэлдэг. Цагдаа нарын дараагийн мэдүүлэг авсан хүн бол Ричардийн бага охин Криси болон нөхөр Флойд гэх одоо хоёр хүн байсан. За мэдүүлэг өгч байгаа охин нь бол аавыгаа амт цэрүүн байхад нь яагаад одоо Азияг аавтай хамт байлгаад байгаа юм бэ? Тэр аавыг манд гэмтэн шүү дээ гэд одоо бүгдд нь хэлжсэн. За тэгээ бүгдээрээ одоо гэр бүлийн гишүүд нь мэдээд байгаа харин тийм ээ энтергээ санал нийлжсэн ч гэсэн хин ч юу ч хэлдэггүй байсан гэдэг. Тэгээ бусад гэр бүлийн гишүүд нь бол яах вэ тоодоггүй байдгийн байгаа. За гэхдээ манай ихч буюу Азиягийн ээжийн тоох хөстэй арга хэмжээ авах хөстэй гэд би өөрийнхөө ихчид бол зөндөө одоо хэлжсэн. Таны хүү өвчтэй байна, эрүүл иш байна. Сэтгцийн хувьд эрүүл ерөөсөө биш байна. Та эмнэлэг төвгөө үзүүлээ. Аавтай минь хамт байхад аавд одоо ямар нэгэн аюул учирч болцшгүй байна гэд би ихчтэй
Зөндөө хэлжсэн даанч ихч маань бол ямар ч арга хэмжээ аваагүй гэж цагдаа нарт уйлаад хэлдэг. За энэ мэдүүлэг өгсөн охиных нь нөхөр Флойдын хувьд болохоор бас л Айзеяд асуудал байгааг маш сайн мэдчихсэн. Тэгээ гэмтэрэг гарсан байшинг маш цэвэрлсэн байсан гэж цагдаа нар хэлсэн. Тэгээ тэр хүүхдүүд бол тийм зүйл хийх ухаан байхгүй. Айзея газар ямар нэг юм унгаачих юм бол шууд л дээгүүр нь гიშгээд явчихдаг. Тийм анхаарал сул хүүхдээ. Айзея өөрийнхөө хийсэн хэргийг нуух хэмжээний ухаантай хүүхэд биш. Тийм учраас би ингэж хэлмээргүй байгаа ч гэсэн түүний ээжийг нь ямар нэгэн зүйл мэдчихсэн байх магадaltaй гэж бодож байна. Тэр байшинг цэвэрлсэн хүн ээж нь ах магадaltaй гэж бодож байна гэд нэлийн юм сонирхолтой мэдүүлгийг бол цагдаа нарт хэлдэг. Угаасаа тэгээд Айзеягийн ээж нь цагдаа нар цогцыг нь жуулаагүй байхад Айзеяг гавлаад байр гээд байсан нь ч гэсэн үнэхээр с ิจ гтэй нэрэл бас мэдчихсэн байж магадгүй байгаа. Тэгээ баг дүү нь бол ихчтэй бол үнэхээр ууралсан байгаа нь бол харагддаг. Тэгээд ихчийн маань ч гэсэн баривчлах хэрэгтэй. Энэ бол төлөвлөгөөтэй алгаа. Манай ихч хүүхэд нь ямар зүйл хийж чадах, ямар өвчтэй байгааг бүгдийг нь маш сайн мэдж байгаа. Олон сарын турш хүүгээ ингээ ажигласан. Тэгээд энэ бүхнийг Айзея ганцаараа хийх ямар ч боломжгүй гэсэн байр суурийг бол цагдаа нарт бол шууд илэрхийлдэг. За ингээд цагдаа нарын хамгийн сүлд мэдүүлэг авсан хүн бол мэдээж Айзеягийн ээж Кэс байсан. За тэгээ Кэсигийн хувьд бол сэтгэл хөдлөл өндөр байгаа нь бол харагддаг. Тэгээд аав нь нас орчихсон нэмээд хамгийн аимшигтай нь бүх хүмүүс өөрийнх нь хүүг хийсэн гэдэгт бат итгэлтэй байгаад бол үнэхээр л хэцүү нөхцөл байдалтай байгаа нь бол харагддаг. 2023 оны сүүлээр аав минь алуулахаасаа 1 жилийн өмнө Айзея маш их хар тамхи татаж эхэлсэн. Тэгээ ажилдаа явах байсан. Өдөржин гэртээ зөвхөн хар тамхи л татдаг болсон. Тэгээ хаяа гэртээ ганцаараа үлдэхээрээ гартаа хутга барьчихад суугаад байдаг байсан. Тэгээ зүгээр үү гэд би очиод тайвшруулах гад асуухаар яв бүгдээрээ яв гэд орлоод ойртуулдаггүй байсан. Тэгээ хэдий хүүхэд маань ийм араншин гаргаж исэн ч гэсэн бид нэр түүнд туслаагүй юм байдалд хүрэглээ. Гэр бүл минь сүрлээ. Игч түүнэр маань бүгд надтай харьцахгүй байхаа гэдэг ингээ уйлаад ийм мэдүүлэг өгдөг. Тэгээ цагдаа нарын мэдээж хамгийн том сэжиглэжсэн зүйл бол аавын чинь цогцсон олдоочгүй байхад яагаад та өөрийнхөө үг сэжиглээд гавлаад байр гэдээсэн юм бэ гэд ээжээс нь асуусан чинь тэгээд ээж нь бол надад зүгээр л тийм мэдрэмж төрсөн юм аа. Түүнээс би түүнд туслаад мэдчихсэн болохоор түүнийг байр гэж хэлээгүй гэж зүгээр л юм энгийн тайлбар өгдөг. Гэмтэрэг гарснаас хойш 7 хоногийн хугацаа өнгөрсөн. За тэгээд энэ хугацаанд бол шүүх шинжилгээний хариу гарч Ричардын гэрээс нь олцсон цусны толбонууд хэнийх гэдг нь мөн тогтогдсон. Ричардын 2 нүд болон 2 гар нь хөхөрсөн, толгойд хүнд хатуу юмар цохиулсан, хүзүүндээ олон удаа хутгалууснаас болж цус алдан нас орсон гэдэг шүүх шинжилгээний үйл дүгнэлт гарсан. Ричардын гэрээс олдсон тэр цусан ч гэсэн Ричардын мөн гэдгийн шүүх шинжилгээгээр нотлогдсон учраас түүнийг гэрт нь хөнөөгөөд машинд хийгээд дэлгүүрийнх нь ард аваачиж булсан гэдэг бол цагдаа нар бол дүгнэлтийг гаргадаг. Гэмтэрэг гарснаас 2 сарын хугацаа өнгөрч цагдаа нар бол мөрдлөгөө үргэлжлүүлсээр л байсан. Тэгээ Айзеягийн хоригдчихсэн шоронгоос нь бол нэг өдөр мэдээлэл ирсэн. Тэгээ тэр мэдээлэл нь болохоор Айзея гэмт хэрэгтэй холбоотой байж болох үс зүйлийг өөр нэгэн хоригдөгчд бол ярьсан байна гэд хэлсэн. Тэгээд мэдээ цагдаа нар тийм дуудлага авсан учраас тэр даруйдаа очиод шорон дээр нь очиод нөгөө ярьсан гих хоригдөгчтэй нь бол уулзсан. Нөгөө хоригдөгч нь болохоор Айзея бол эрүүл хүн биш ээ. Тэр бид нарыг унтуулдаггүй, шүнжэнгөө цус гэд орилоод байдгаа. Тэгээ Айзея хэлэхдээ өөрийнхөө өвөөгийнхөө хүзүүг нь нээгээд тусгойжуулсан. Тэгээ түүнийг алхаасаа өмнө өвөөгөөсөө чи бурханд итгэдэггүй гэж асуусан. Тэгээ өвөө нүүдээс нь тийм ээ гэж хариулахад Айзея өвөөгөө утгалж алсан гэж биднэрт бүгдэнд нь хэлсэн гэж цагдаа нарт хэлдэг. 2025 оны 2 сард Айзея өөрийнхөө өвөөг хүнөөсөнд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч түүний шүүх хурал бол эхэлсэн. За тэгээ Айзеяг өөрийнхөө өвөөг хүнөөсөнд гин буруутай гэж үзэн түүнд 20 жилийн хоригдох ял болон сэтгцэн эмчилгээ хийлгэх нэмээд гэр бүлийнхаа дийлэх гишүүдтэй уулзахгүй ойртохгүй байх шийдвэрийг бол шүүхээс гаргасан. Тэгээд Айзеягийн хувьд бол одоо шорондоо ялаа идлээд эмчилгээгээ давхар хийлгээд явж байгаа. Тэгээд гэр бүлийнх нь бусад гишүүдийнх нь хинэнч яаж шийтгэл бол аваагүй. Тэг хүмүүс бол Айзеяг угаасаа юм сэтгцэн өвчтэй гэж мэдээд энэ хүний тархийг нь угаасаар агаад аавыгаа хөнөөлгсөн гэж
шижиглдэг юм билээ. Тэгээ аав нь алуу болоод бүхэл бүтэн 2 хонжооход тэр дэлгүүр дээр нэг ч удаа очиж шалгаж үзээгүй байж гинтл цагдаа нарыг одоо дуудлага өгснийхаа дараа хамт шууд тэр булсан газарт нь мэдж байгаа юм шиг очсон нь үнэхээр л сэжигтэй санагддаг. Тэгээд ганц тэр одоо Азиягийн ээж аав биш бүх тэр гэр бүлийнхнийг нь бол сэжигтэй гэж хүмүүс үздэгээ. Тэгээ та дэс ер нь юу гэж бодож байна? Энэ хэрэгт өөр шийтгэл авах ёстой хүн байсан уу? Санал бодлоо нээлттэй комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн дугаар маань утгагүй ойр ойрхон ороод явах учраас та хэд маань subscribe дараад хүлээж агаарай. За тэгээд баяртай.